Сэлэн аймаг Манал сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 8А ангиас оролцож байгаа WinXT Girls багийн Эмүүжин байна. Би бол Гамуурлан. Манай бүтээгдэхүүний нэр бол тосон сурчиг. Манай бүтээгдэхүүн нь химийн хичээлээс сэдвүүлэн хийсэн байгаа. Химийн хичээл дээр бид нар диффуз гэдэг хичээлийг судалж байсан. Тэгээд диффуз нь болохоор хим болон шингэн гэж хоёр ангилдаг. Хим диффуз нь молекул нь хол зайтай байдаг учраас диффуз нь маш хурдцтай талхдаг байгаа. Энэхүү диффузэн дээрээ тулгуурлаад бид нар бүтээлээ гаргасан байгаа. Бидний зорилго бол агаарын бохирдлыг багасгах, мөн хүдэр хамтныг тоо толгойг нь өсгөх болон үе тэнгийнхэн ах эгч болон дүү нартаа органик бүтээгдэхүүнийг санал болгож өгөх юм аа. Манай бүтээгдэхүүний ач тус нь болохоор байгалийн гаралтай химийн нарилга агуулгадаагүй авч явахад авсаархан дахин боловсруулагдаж болоход савтай аарыг бохирдуулахгүй хугацаа уртсахчгүй гэдгээрээ даваа талтай. Тосон сурчгийн маань орцонд коконатын тос, бензлин, амин тос, гялцуулагч зэрэг орсон байгаа. Коконатын тос нь хуурай арьс болон бүх төрлийн арьсыг ингээд чигшүүлдэг. Мөн зарим нэгэн арьсны өвчнийг үр дүнтэй ангаадагараа даваа талтай. Эфирийн тос болон амин тос маань бидний амьдарч буй хүрээлэн орчингийн ургаж буй цэцэг, жимс, ногоо, иш, үндэс зэргээр үнэт чанарыг нь алдагдуулахгүйгээр нэрж болон шахаж гаргаж авсан цэвэр байгалийн ох юм аа. Бид зурчигны харьцуултыг хийсэн. Манай тосон зурчиг нь болохоор үнийн хувьд 10,000 төгрөг, задлснаас хойш 12 сар хэрэглэх хугацаатай. Хэрэглэх хугацаа нь 3-аас 4 сар, хэмжээний хувьд 5 мм байгаа. Харин үйлдвэрийн аргаар бий болгосон үнэртэй болсон маань задлнаас хойш хэрэглэх хугацаа нь 36 сар. Хэрэглэх хугацаа нь 1 жил, хэмжээ нь 75 мг бол үнийн дүнгээр бидний хамгийн сайн мэдих шанал маань 750,000 худалдаалагддаг. Харин пабликийн үнэртэй осууд маань 120,000 бол бидний хийсэн органик бүтээгдэхүүн нь 10,000 худалдаалагддаг. 1 жил бид нэр 750,000 үнэртэй бас авч хэрэглэдэг бол тосон зурчгийг жилд 3-ыг аваад жилийн хэрэгцээгээ хангах боломжтой. Үүнийг ажиглаад үзэх юм бол санхүүгийн хувьд ч хэмнэлттэй, харин өөрийн биед бас ашиг тустай байдаг. Манай үнэртэй бас нь сарнай, башир цэцэг, цагаангаа, хурш мод гих зэрэг олон төрлөттэй байгаа. Бид нар үүнийг хийхэд бол 14 хоног хийсэн байгаа. Тэгээд бид эхний ээлжинд үнэртэй усыг хийж үзсэн. Үнэртэй ус нь эхний ээлжинд бүтлгүүдэж, тэгээд бид нар чандралгүйгээр цааш судалсаар агаад тусан сурчгийг хийгээд ингээд амжилттай болсон байгаа. Ерөнхийдөө бол эфирийн тос, амин тосыг бас хайхад айгүй хэцүү байсан. Тэгээ коконатын тос бол жоохон ховор, тэгээд айгүй мөнтэй байсан. Савнуудын нас олоход айгүй хэцүү байсан. Тэгээ бас угаасаа нэг нь хийсэн юм чинь дуусгах ёстой. Тийм болохоор ингээд шантралгүйгээр бүх юмаа ингээд нэг бол хотоос ингээд өөр газараас ингээд захиалж авсан байгаа. Химийн багш тэгээд одоо ингээд үеийнгийн найзууд маань мөн гэр бүлийнх маань айгүй их дэмжсэн.